2018 оны 5 дугаар сарын 13-ны нэм гараг шөнийн 1 цаг 15 минут өнгөрч байхад Jovelin Cummings гэх эмэгтэй автомашин нэгэн зогсоолын хяналтын камерт бичигджээ. Тухайн бичлэгт залуу өсчин бүсгүй шөнийн энэ цагаар автомашина зогсоолд байрлуулсны дараа машинаасаа бууж буй бүдэгхэн харагдана. Тухайн үед тэр бараан өнгийн хувцс өмссөн мэт харагдаж байлаа. Бичлэгийн чанар тийм ч сайн биш. Гэхдээ энэ дүрс бичлэг нь олон хүний гайхшрлыг төрүүлсэн юм. Учир нь Jovelin бүсгүй хэдхэн цагийн өмнө салсан нөхрөндөө очиж аавтайгаа хамт 7 хоногийг өнгөрүүлсэн хүүхдүүдээ авах ёстой байсан. Гэвч тэр товлсон цагтаа ирээгүй. Маргааш нь түүнийг алга болсон тухай албан ёсоор цагдаад мэдэгджээ. Тэгвэл тэр шөнө яг юу болсон юм бол? Тэр зүгээр байсан уу? Эсвэл түүнд ямар нэгэн ноцтой зүйл тохиолдсон уу? Хамгийн гол нь хяналтын камерын бичлэгдээр харагдаж байсан хүн үнэхээр Jovelin мөн байсан уу? Сайн байцгаана уу сонсогчдоо. Ээлжит нэгэн шинэ бичлэгтэй тавтаа морил. Энэ бол Today's Crime. Jovelin Cummings бол Америк нэгдсэн улсын Флорида мужийн Насау тойрогт амьдардаг 34 настай аз жаргалтай амьдралд хайртай ээж хүн байлаа. Түүнийг ойр дотных нь үнэн шударга, ээлдэг, бусдад үргэлж туслахад бэлэн нэгэн хэмээн дүрсэлдэг байв. Тэрээр 3 хүүхдийн ээж байсан. 1 охин, 2 бяцхан хүүтэй бөгөөд тэднийг нөхөр Jason Cummingsтай хамт өсгөн хүмүүжүүлжээ. Гэвч тэдний гэрлэлт 2017 онд төгсөж тэд салснаар 2 талд хүүхдүүдээ ээлжлэн асрах зохицуулалтад хүрсэн байна. Хувийн амьдралдаа тогтвортой байдлыг олоход амаргүй байсан ч ажил мэргэжлийн хувьд Jovelin үнэхээр аз жаргалтай байлаа. Тэрээр 2012 оноос хойш Фернандина Бич хотод байрлах Tangles Hair Salon нэртэй өсчний салонд өсчнээр ажиллаж байв. Тэр ажилдаа үнэхээр дуртай. Үйлчлэгчдийнхээ хайр хүндэтгэлийг хүлээсэн. Мөн салоны эзэн Жимигээс өндөр үнэлгээг авсан ажилтан байжээ. 2018 оны 5 дугаар сарын 12-ны нэм гараг Jovelin-ийн хувьд энэ нь жирийн нэг ажлын өдөр байв. Гэхдээ тэр энэ өдрийг бусад бэм гарагаас илүү догдлон хүлээж байсан юм. Учир нь тэр оройн 17 цагт ажлаа дуусгаад 7 хоногийн турш аавтайгаа байсан хүүхдүүдээ эргүүлэн авах ёстой байлаа. Энэ амралтын өдрүүд түүний хувьд бүрч онцгой байв. Маргааш нь буюу 8 гараг нь түүний 34 насны төрсөн өдөр байсны зэрэгцээ ээжүүдийн баяртай давхцаж байлаа. Түүний төлөвлөгөөг ажлын газрынх нь бүгд мэдэж байсан. Jovelin үйлчлэгчтэйгээ энэ тухай ярьж хүүхдүүдтэйгээ уулзахаа тэсэн ядан хүлээж байгаагаа нуусангүй. Тэр хүүхдүүдтэйгээ уцаар ярьсан бөгөөд тэд ээжтэй зориулан зураг зурж бэлдсэн байжээ. Jovelin тэднийг ресторанд дагуулж орох төлөвлөгөөтэй байсан. Мөн тэд Jovelin-ийн ээж буюу хүүхдүүдийн эмээ болох Аантай уулзахаар тохирсон байв. Өөрөөр хэлбэл түүнд алга болох ямар ч шалтгаан байсангүй. Гэвч яг эсэргээрээ зүйл тохиолдов. Тухайн өдрийн орой 17 цаг 45 минутын орчимд ажлаа тараад 2006 оны Ford Expedition автомашиндаа сууж өсчний салоноос гарсан бөгөөд оройн 19 цагийн үед хуучин нөхөр Jasonтай нэгэн рестораны зогсоол дээр уулзаж хүүхдүүдээ авах ёстой байсан. Гэвч тэр ирсэнгүй. Jason түүний гар утас руу дахин залгасан боловч тэр утсандаа хариу өгсөнгүй. Удалгүй утас нь бүр унтарсан байна. Jovelin-ийн ээж Аан охиндоо ямар нэгэн муу зүйл тохиолдсон байж магадгүй гэж төгшин 5 дугаар сарын 14-ний даваа гарагт цагдаагийн байгууллагад албан ёсоор түүнийг сургаггүй болсон тухай мэдэгджээ. Удалгүй мөрдөн шалгах ажиллагаа эхэлсэн байна. Цагдаа нар Jovelin-ийн хөршүүд өсчний салон дахь хамт олон үйлчлэгчид болон ойр дотны бүх хүмүүсээс мэдүүлэг авч эхэлжээ. Тэдний дунд түүний хуучин нөхөр Jason Cummings ч мөн байсан юм. Мөн өөр нэг Jason G гэгч байсан бөгөөд тэр Jovelin-ийн хэдхэн 7 хоногийн өмнө салсан хуучин найз залуу юм. Түүнээс ч гэсэн мэдүүлэг авсан байна. Хуучин нөхөр болох Jason Cummings цагдаа нарын бүх асуултад хамтран хариулж бүр цагдаагийн хэлтэст очин мэдүүлэг өгчээ. Тэр маш их зочирдсан байлаа. Түүний хэлсэн үг мөрдөн байцаагчдад хүчтэй сэтгэл үлдээжээ. Тэр миний эхнэр байхаа болсон байж болно. Гэхдээ тэр одоо ч гэсэн миний хүүхдүүдийн ээж хэвээрээ. Түүнд ямар нэгэн аимшигтай зүйл тохиолдсон байх вэ гэхээс би үнэхээр хайж байна гэжээ. That's my kid's mom. But what I do take seriously is my family.
Цагдаа нар түүний хуучин нөхөр Джейсон Комингсийн гэрт нэгжлэг хийж, машиныг нь шалган, мэдүүлгийг нэгталснаар Жовлинийг алга болдог тухайн үед хаана байсныг нь бүрэн баталгаажуулжээ. Ингээд түүнийг Жовлины алга болсонтой ямар ч холбоогүй болох нь тогтоогдож, сэжигтэнгүүдийн жагсаалтаас бүр мөссөн хассан юм. Харин мөрдөн байцаалтаа дуусхаас өмнө тэр мөрдөгчдөд нэгэн чухал зүйл хэлжээ. Нөгөө Джейсон Жиг очиж шалгаарай. Би түүнийг сайн мэдэхгүй ч тэр их сэжигтэй хүн, хар тамхи хэргэлдэг, бас хүчирхийлэл үйлдэхээс буцахгүй гэж боддог хэмээжээ. Гэвч нэг асуудал байлаа. Тэр Джейсон Жиг гэгчийг олох ямар ч боломжгүй байв. Бүр ноцтой нь Жовлины хөрш эмэгтэй мөрдөн байцаагчдад маш чухал мэдүүлэг өгсөн юм. Түүний хэлснээр 5 дугаар сарын 9-нд өөрөөр хэлбэл Жовлин алга болохоос 3 хоногийн өмнө тэр Джейсон Жиг гэгчийг Жовлины гэрээс гарч авахыг харжээ. Мөн хөршүүдийн хэлснээр тэр өдөр гэрээс нь чанга дуу чимээ сонсогдсон байна. Жовлин орилж хашгирч байсан бөгөөд хүүхдүүдтэй хандан өрөөндөө орж хаалгаа түгж хэмээн хашгирч байжээ. Тухайн үед хөршүүд нь цагдаа дуудсан аж. Гэвч цагдаа нарыг очихоос өмнө Джейсон Жи аль хэдийн зугтаж амжсан байв. Харин тэр гэрийн нэг хаалгыг хүчээр эвдэлсэн байсныг гэрэл зургаар баталгаажуулсан байна. Энэ бүхэн Жовлин болон түүний хуучин найз залуу хоёрын салалт нь тайван өнгөрөөгүйг илтгэж байлаа. Тэр Жовлинтэй дахин уулзахыг хүссэн хэвээр байсан болол та. Иймээс мөрдөн байцаагчид Джейсон Жиг энэ хэрэгтэй холбоотой магадлал өндөр хэмээн үзэж эхэлжээ. Удалгүй цагдаа нар түүнийг олсон байна. Тэр хөнгөө орхигдсон нэгэн байшингийн ойролцоох ой модонд нуугдж байжээ. Тэр картон цаасан дээр унтаж байсан аж. Түүнийг саатуулан байцааж Жовлиныг гэрт болсон ширүүн маргааны талаар болон алга болсон өдрүүдэд хаана байсан тухайн дэлгэрэнгүй тайлбар шаардав. Джейсон Жи хэлэхдээ тэр өдөр үнэхээр түрэмгий авирсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Мөн маргааны үеэр хашгираан болсон гэдгийг ч үгүйсгээгүй. Гэхдээ Жовлины алга болсонтой ямар ч холбоогүй гэж мэдэгдсэн юм. Тэрээр хэлэхдээ би үнэхээр уурлаж өөрийгөө барьж чадаагүй нүнэ. Би түүнд хайртай байсан. Түүнтэй дахин уулзахыг л хүссэн юм. Харин тэр харилцаагаа дуусгасан. Миний гаргасан үйлдэл буруу байсан. Гэхдээ түүнийг алга болоход би огт оролцоогүй хэмээн ярьжээ. Гэвч мөрдөн байцаагчид түүний баруун гарын шуун дээр хэд хэдэн шалбархаа байгааг анзаарчээ. Джейсон Жи үүнийг нохоотойгоо тоглож байгаад шалбалсан юм гэж тайлбарсан байна. Мөн тэр хэрэг болсон үеэр аавынхаа гэрт байсан гэж мэдүүлжээ. Энэ мэдүүлгийг ч аав нь баталсан байна. Гэвч мөрдөн байцаагчид болон олон нийтийн дунд нэг асуулт үлдсэн юм. Аав нь үнэхээр үннийг хэлсэн үү? Эсвэл хүүгээ хамгаалахын тулд худал мэдүүлэг өгсөн байж болох уу? Удалгүй 5 дугаар сарын 16-нд мөрдөн шалгах хажуулагаанд нэгэн шинэ эргэлт гарсан. Жовлины Ford Expedition нь өсчингийн салуунаас ердөө 3 км-ийн зайтай байрлах нэгэн зогсоолоос олдсон байна. Тухайн олдвор нь хэрэг мөрдөн шалгах хажуулагаанд хамгийн чухал эргэлтийн нэг болох гэж байлаа. Жовлины автомашин яагаад энэ зогсоолд байсан юм бол? Гэхдээ энэ нь түүний хуучин нөхөртөөгөө уулзаж хүүхдүүдэд авах ёстой байсан зогсоол биш юм. Мөрдөн байцаагчид ойролцоох хяналтын камерын бичлэгүүдийг шалгаж эхэлжээ. Ингээд автомашин яг хизээ энэ зогсоолд ирснийг тогтоож чадсан байна. Бичлэгээс харахад аль хэдийн харанхуй болсон байлаа. Шөнийн 1 цаг 15 минут Жовлины машин зогсоолд орж ирнэ. Энэ нь түүнийг ажлаа тарснаас хойш хэдхэн цагийн дараах үе байв. Машин зогсож удалгүй бараан хувцастай нэгэн хүн машинаас бууж байгаа нь камерт бүдгхэн бичигдэжээ. Мөрдөн байцаагчид тэр хүний дараагийн хөдөлгөөнийг тогтоохын тулд ойр хавийн бусад камеруудын бичлэгийг нэг бүрчлэн шалгаж эхэлсэн байна. Хэсэг хугацааны дараа тэд өөр нэгэн чухал бичлэгийг олжээ. Автомашин зогсоолд ирснээс хэдхэн минутын дараа тэр хүн ойролцоох шатхуун түгээх станцын камерт бичигдсэн байна. Тэндээс нэг чухал зүйл тодорхой болсон юм. Автомашинаас буусан хүн эмэгтэй хүн байжээ. Гэхдээ тэр Жовлин биш байлаа. Шатхуун түгээх станцын ажилтны ярьснаар тэр эмэгтэй тун этгээд авирилсан байна. Тэр ердөө нэг сав ус худалдаж авчээ. Төлбөрөө банкны картаар хийснийхээ дараа ажилтнаас өөрт нь такси дуудаж өгөхийг хүссэн байна. Такси ирэхийг хүлээх зураа тэр ажилтнтай бараг тасралтгүй ярилцжээ. Гэхдээ ярьсан зүйл нь бүрч хачирхалтай байсан аж. Тэр метамфетамин гэх хар тамхины талаар мөн бодис
хүний биед ямар нөлөө үзүүлэх тухай удаан ярьсан байна. Шатхуун түгээх станцын ажилтан энэ яриаг хожим нь ямар ч утга учиргүй үнэхээр хачирхалтай яриа байсан хэмээн ярьжээ. Мөн тэр эмэгтэй тэр орой их хэмжээний арх уусан тул өөрөө машин жолоодох боломжгүй болсон учраас такси хэрэгтэй байгаа гэж тайлбарлсан байна. 10 минутын дараа такси ирж эмэгтэй түнд суугаад тэндээс явжээ. Тэгвэл тэр эмэгтэй хэн байсан юм бол? Хамгийн гол нь тэр яагаад Жовлиний машиныг жолоодож явсан юм бол? Тэр түүнийг таньдаг байсан уу? Эсвэл тэд хамт ажилладаг байсан юм болов уу? Мөрдөн байцаагчид өсчний салууны эзэн Жим дээр очин дахин мэдүүлэг авчээ. Тэд ажилчдын тухай өдрийн ээлжний хуваарийг үзүүлэхийг хүссэн байна. Асуулт маш энгийн байв. Тэр өдөр Жовлин ганцаараа ажиллаж байсан уу? Эсвэл өөр хүнтэй хамт байсан уу? Жимигийн хариулт тодорхой байлаа. Тийм ээ. Тэр өдөр Жовлинтай хамт ажилласан нэг эмэгтэй байсан. Түүний нэрийг Jennifer Sybert гэдэг. Жимийн хэлснээр Jennifer салонд ажиллаад ердөө 1 сар орчим болж байлаа. Энэ мөчөөс эхлэн хэрэг бүрч хачирхалтай болж эхэлсэн юм. Мөрдөн байцаагчид шатхуун түгээх станцын хяналтын камерын бичлэгийг Жимд үзүүлв. Жим тэр эмэгтэйг хараад огтхон ч эргэлдсэнгүй. Тийм ээ, энэ Jennifer Sybert байна хэмээн хэлснээр мөрдөн байцаагчид маш ноцтой дүгнэлтэд хүрчээ. Jennifer Sybert бол Жовлинийг амьд байхад нь хамгийн сүүлд харсан хүн байв. Учир нь алга болсон Жовлиний автомашиныг тэр унаж явсан нь бичлэгээр нотлогджээ. Цагдаа нар Jennifer-ээс яаралтай байцаалд авахыг хүссэн байна. Ингээд салооны эзэн Жим түүн рүү уцтаж "Чи Жовлинийг хамгийн сүүлд харсан хүн учраас цагдаа нар чамтай уулзахыг хүсэж байна" хэмээн хэлжээ. Гэтэл Jennifer уцаа авсангүй. Харин хэдхэн хормын дараа Жимийн утсанд нэгэн богино мессеж иржээ. Мессежийг Jennifer Sybert илгээсэн байв. Тэр маш товчхоноор "Би яг энэ мөчөөс эхлэн ажилласаа гарч байна. Салооны түлхүүрийг дараа нь шуудангаар явуулна" гэж бичжээ. Энэ нь мөрдөн байцаагчдыг үнэхээр алмааруулсан юм. Ингээд салооны эзэн Жим цагдаа нарт Jennifer-ийн ажилд орохдоо өгсөн шуудангийн хаягийг өгчээ. Хаягийг шалгаж үзэхэд тэр хаяг огт байдаггүй болох тогтоогдов. Үүнээс ч илүү хачирхалтай нь хотод саяхан ирсэн энэ эмэгтэй талаар бараг хинч юу ч мэддэггүй байлаа. Тэр үсчний салонд ажиллаад ердөө 1 сар болсон байсан юм. Удалгүй салооны байнгын үйлчлүүлэгчид Jennifer-ийн талаар олон сонирхолтой зүйл ярьсан байна. Тэдний хэлснээр Jennifer ажил дээр байнга таагүй уур амьсгал үүсгэдэг байжээ. Заримдаа ямар нэгэн шалтгаангүйгээр Жовлинтэй хатуу доромжилсон үг хэлдэг байсан гэж. Мөрдөн байцаагчид Jennifer-ийн өмнөх ажлын газрын эзнийг олж очиж уулзсан байна. Тэрээр маш сонирхолтой зүйл хэлжээ. Jennifer өмнөх ажилласаа ч яг ийм байдлаар ямар ч тайлбаргүй гэнэт алга болж байсан гэж. Хуучин ажлын хамт олон нь түүнийг хэд сэрдэмтгий, сэтгэл санаа нь огцом өөрчлөгддөг, заримдаа бүр хүчирхийлэл үйлдэхээс ч буцдаггүй хүн байсан хэмээн тодорхойлжээ. Үнэн дээр Жовлин ч энэ бүхнийг аль хэдийн анзаарсан байв. Тэр Jennifer-т дургүй болсон бөгөөд энэ тухайга зарим хамт ажилладаг найз нөхдөдөө ярьсан байсан гэж. Ингээд удсангүй тухайн өдрийн орой цагдаа нар Jennifer-ыг олжээ. Тэр хурдны замын хажууд түр амрах хэсэгт 2 том ачааны машины дунд автомашинда унтаж байсан гэж. Эхэндээ мөрдөн байцаагчид түүнийг машинда амьдардаг байж магадгүй гэж бодсон ч удалгүй энэ нь үнэн биш болохыг олжээ. Тэд Jennifer-ийн нүүр болон гар дээр олон тооны шарх болон түүнийг боосон болт байгааг анзаарсан байна. Мөн зүүн нүднийхэн доор нэлээд том шалбархай байжээ. Энэ талаар түүнээс асуухад Jennifer "Дугуй унаж явахдаа модны мөчөрт мөргөөд ийм болсон" гэж тайлбарсан байна. Түүнийг эхний ээлжинд зөвхөн автомашин хулгайсан гэх үндслэлээр баривчилж цагдаагийн хэлцэд хүргэжээ. Харин тэнд болсон зүйл мөрдөн байцаалтыг бүгд нь өөрчилсөн юм. Цагдаа нар түүний хурууны хээг авч мэдээллийн санд тулган шалгатал үнэхээр гайхмаар баримт илэрсэн байна. Jennifer Sybert гэдэг нэр нь худал байв. Түүний жинхэнэ нэр нь Kimberly Kessler байжээ. Тэр 1968 оны 5 дугаар сарын 9-нд Америк нэгдсэн улсын Пенсильвани мужийн Батлер хотод төрсөн байна. Kimberly гэр бүлийнх нь 2012 оноос хойш сургаггүй алга болсон гэж бүртгүүлсэн хэмээн тэр ярьжээ. Цагдаа нартай 2 цаг гаруй ярилцахдаа тэр бүхнийг маш тайван өнгөөр тайлбарлсан байна. Түүний хэлснээр тэр ахлах сургуулаа төгсөөд гэрээсээ оргож олон жилийн турш өөр хуурамч нэр ашиглан амьдарчээ. Тэр бас Аризона мужид банк дээрэмддэг нэгэн эрэгтэйтэй хамт амьдарч байсан гэж ярьсан байна. Гэвч мөрдөн байцаагчид шалгаж үзэхэд энэ бүх түүх худал болох нь тогтоогджээ. Албан ёсны баримтуудаас харахад Kimberly Пенсильвани мужид 2004 он хүртэл амьдарч байсан.
Өөрөөр хэлбэл тэр ахлах сургуулийн насн дээрээ биш 35 настайдаа 2004 оны 7 дугаар сард Төрлөх хотоо орхисон байсан юм. Түүний ярьсан түүх бүхэлдээ зохиомол байжээ. Хамгийн цочирдмон нь тэр өөрийн шинэ нэрийг санаанаасаа зохиогоогүй байж. Jennifer Sybert гэх нэрийг тэр оршуулгын газарт байсан нэгэн булчны чулуун дээрээс олж нас барсан хүний нэрийг өөртөө ашигласан байсан юм. Түүний ашигласан байсан энэ хуурамч нэр нь үнэндээ Jennifer Marie Sybert хэмээх охиных байжээ. Тэр охин 1987 онд 13 настайдаа автомашины ослоор амиа алдаж Пенсильвани мужийн Батлер хотын нэгэн оршуулгын газарт оршуулсан байна. Гэвч энэ бол бүх түүхийн зөвхөн эхлэл байсан юм. Олон жилийн турш Kimberly Kessler байнга өөрийн нэр дүр төрхөө сольж иржээ. Тэр үсний засалтаа өөрчилж, заримдаа хиймэл ус зүүж, өөр хүн мэт харагдахыг хичээдэг байсан аж. Мөрдөн байцаалтын явцад түүний талаар үнэхээр зочирдон мэдээлэл илэрчээ. Kimberly нийтдээ 25 өөр нэр ашиглаж байсан. 14 муж, 33 өөр хотод бүртгэлтэй 5 жолооны үнэмлэх эзэмшдэг. Мөн хид хідэн хуурамч нийгмийн даатгалын дугаар ашиглаж байжээ. Тэр үнэхээр айц төрүүлэхүйц өнгөрсөн амьдралтай нэгэн байв. Түүний хуучин найз залуусын нэг нь мөрдөн байцаагчдад тэр нэг удаа надад муура буугаар буудаж алсан гэж өөрөө ярьж байсан хэмээн мэдүүлжээ. Ингээд мөрдөн байцаалтын хамгийн чухал мөч ирэв. Цагдаа нар Жовлины алга болсон хэргийн талаар шууд асууж эхлэхэд Kimberly-ний зам төлөв тэр дороо өөрчлөгдсөн байна. Тэр өмнөх шигээ тайван ярьсангүй. Харин ингэж хэлжээ. Та нарт миний хариулт таалагдахгүй байх. Гэхдээ би өмгөөлөгчтэйгээ ярилцах хүсэж байна. Ингэж хэлснээр мөрдөн байцаалт мухардалд оржээ. Гэхдээ тэдэнд Жовлины автомашиныг Kimberly жолоодож байсан нь хяналтын камерын бичлэгээр нотлогдсон байна. Гэвч Жовлины хөнөөсөн гэдгийг батлах шууд нотлох баримт тухайн үед хараахан байсангүй. Удалгүй мөрдөн байцаагчид салоныг дахин наривчлан шалгажээ. Тэнд хийсэн шинжилгээ туршлагатай мөрдөгчдийг хүртэл цочирдуулсан байна. Тэд люминол ашиглан цусны үлмөр байгаа эсгийг шалгахаар болжээ. Энэ бодис нь угааж арилгасан мэт харагдах цусны үлдэгдлийг хүртэл гэрэлтүүлэн илрүүлдэг бөгөөд үүний үр дүн нь үнэхээр аимшигтай байлаа. Салонд хийсэн шинжилгээгээр том хэмжээний тогтсон цусны улмөр, хананд үсэрсэн цус, шалан дээрх улмөр, өсчний сандал дээр угаалтуур дотор гээд хаасаагүй цусны улмөр илэрсэн байна. ДНХ-гийн шинжилгээгээр тэр бүх цус Жовлиных болох нь тогтоогджээ. Энэ мөчөөс эхлэн мөрдөн шалгах ажиллагаа сургаггүй алга болсон хэрэг байха болж хүн амны хэрэг болсон юм. Жовлинийг өөрийнх нь ажилдаг өсчний салон дотор хөнөөс нь бараг тодорхой болсон юм. Ингэснээр хяналтын камерын бичлэг дээрх Жовлины автомашиныг жолоодож явсан Kimberly гол сажигтан болж хувирчээ. Гэхдээ камерын бичлэгүүд зөвхөн үүгээр дууссангүй. Өөр нэгэн хяналтын камер Kimberly-г тухайн оройн 21 цагийн орчимд ойролцоох супермаркетаас дараах зүйлсийг худалдаж авч байгааг бичиж үлдээжээ. Түүнд нь том хэмжээний хогийн ут, цахилгаан мах хэрчигч хутга, цэвэрлэгээний бэлий, аммиактай цэвэрлэгээний бодис зэрэг байв. Харин өөр нэг камерт түүнийг сая худалдаж авсан тэр хогийн ууднуудаа өсчний салооны арын хашаанд байрлах том хогийн контейнерт хийж байгааг бичсэн байна. Маргааш өглөө нь буюу 5 дугаар сарын 13-ны 8 цаг 10 минутанд тэр дахин контейнерт хогийн уудтай зүйл хаяж байгаа нь бичигдсэн байна. Үүнээс хэдхэн цагийн дараа хотын хог ачдаг машин ирж уг контейнерийг бусад хогийн хамт асар том хогийн цэг рүү ачиж явсан байна. Тэр мөчөөс хойш мөрдөн байцаагчид маш хүнд нөхцөл байдалтай тулгарчээ. Хэрэв Жовлины цогцсыг үнэхээр тэр хогийн ууданд хийж хайсан байсан бол хэдэн мянган тонн хог дундаас ямар нэгэн уулмөр тэр байтугай цогцсны үлдэгдлийг олно гэдэг бараг боломжгүй ажил болсон байв. Хайлтын явцад мөрдөн байцаагчид хогийн цэгээс том хэмжээтэй цэнхэр өнгөтэй хувцар хайрцагны таг олжээ. Энэ олдврын дараа тэд Kimberly-гийн амьдардаг гэрийн хаягийг тогтоож чадсан байна. Шалгалтын явцад Kimberly хэдэн сарын турш гэрийнхээ ойролцоо агуулгах түрээслэн ашиглаж байсан нь илэрчээ. Ингээд тэр агуулгахыг нэгжиж үзэхэд цуснд будагдсан олон эд зүйл олдсон байна. Мөн тэнд нэгэн цэнхэр өнгөтэй хувцар хайрцаг байсан нь хогийн цэгээс олдсон тагтай яг таарч байв. Харин тэр хайрцагын дотор хамгийн аимшигтай олдвор байсан нь хүний гарын 2 хумс байв. Шинжилгээ хийхэд тэдгээр хумс болон цусны толбууд нь бүгд Жовлиных болох нь тогтоогджээ. Гэхдээ баримтууд үүгээр дууссангүй. Kimberly-гийн гар утасны интернет хайлтын түүхийг шалгахад маш ноцтой мэдээлэл илэрсэн байна. Түүнд нь
хамт ажилладаг хүнээ хөнөөсөн хэрэг, сургаггүй болсон хэрэг, цогц олдоогүй тохиолдолд гих зэрэг хайлт байсан бөгөөд хамгийн аимшигтай нь эдгээр хайлтуудыг Жовлинийг хөнөөхөөс 2-7 хоногийн өмнө хийсэн байжээ. Энэ нь хэргийг урьдчилан төлөвлөсөн байх магадлалыг улам бүр баттгаж байсан юм. Жовлинийг алга болсны дараа ч Кимберли интернетээс түүний нэрийг 48 цагийн дотор 457 удаа хайсан байна. Тэрээр Жовлин Комингс цогцос байхгүй бол цогцсгүй бол хэрэг биш гэх дараах үгсийг давтан хайжээ. Мөрдөн байцаагчид нэгжлэгийн явцад Кимберлигийн эд зүйлээс бас нэгэн сонирхолтой дэвтэр олжээ. Түүнд нь хэдэн зуун хүний нэр бичигдсэн байсан бөгөөд зарим нь бүр ахлах сургуулийн үеэс нь ихтэй байв. Зарим нэрсийн хажууд сатан, шулам гэх доромж үгсийг тэмдэглэсэн байжээ. Түүний гэрээс мөн 6 өөр хиймэл үс хэд хэдэн гар утас олджээ. Жовлиний автомашиныг шалгах үеэр мөрдөн байцаагчид нэгэн чухал баримт илрүүлсэн байна. Тэндээс Жовлиний ажилдаа ашигладаг байсан үсчний хаач олж, шүүхийн шинжилгээний дүгнэлтээр энэ хаач нь аллагын зэвсэг байсан байна. Үсчний салооноос илэрсэн асар их хэмжээний цус, мөн цахилгаан мах хэрчигч хутга, худалдан авсан баримт зэрэг нь Кимберли Жовлинийг салон дотор хөнөөсний дараа цогцсыг нь хэсэгшин тасалсан болохыг илтгэж байв. 2018 оны 5 дугаар сарын 20-нд цагдаагийн байгууллага хэвлэлийн баг гурал хийж мөрдөн шалгах ажиллагааны үр дүнг олон нийтэд танилцуулжээ. Тэд хэлэхдээ Жовлин амьд байх ямар ч боломжгүй болсон гэдэгт бүрэн итгэлтэй байгаагаа мэдэгдсэн байна. Мөн түүнийг ажлын хамтрагч нь болох Кимберли гэх эмэгтэй санаатаагаар урьдчилан төлөвлөж хөнөөсөн гэж үзэж байгаагаа зарлав. Мөрдөн байцаагчдын үзэж байгаагаар Жовлин Кимберлигийн жинхэнэ хэн болохыг олон жил хуурамчнаар ашиглан амьдарч байсныг мэдэж байсан. Цаашлаад тэр энэ үннийг бусдад хэлэхээр шийдсэн тул тэр өдөр салонд хөнгүү байх үеэр тэр хоёр хоорондоо ширүүн маргалдсан гэж үзсэн байна. Жовлиний ээж Ан хэдэн жилийн өмнө том хүүгээ ослоор алдсан байсан бөгөөд одоо охинооч мөн алдсан тухайга хэвлэлийн баг хурлын үеэр нулимсаа барьж ядан дурсгалыг нь хүндэтгэн үг хэлсэн юм. Ингээд Кимберлид Жовлинийг урьдчилан төлөвлөж хөнөөсөн хэрэгт албан ёсоор буруутхан баривчилсан. Мөн цагдаагийн мөрдөн шалгалтаар тэр хэрэг гарсан өдөр зориуд Жовлинтэй нэг ээлжинд ажиллаж хамт тарахаар хүсэлт гаргасан нь тогтоогдсон байна. Гэвч Кимберли хийсэн хэрэгтээ огт гэмшээгүй. Бүр хяналтын камерын бичлэгүүдэд тэр цагдаа нартай хүртэл хошигнон ярьж байгаа нь харагддаг. 2018 оны 9 дугаар сард түүнд Жовлин Комингсыг хөнөөсөн хэрэгтээ албан ёсоор ял сонсгов. Шоронд хоригдож байх хугацаанд тэрээр өлсгөлн зарлаж, биеийн жин нь 70-аас 45 кг хүртэл буурчээ. Тэр мөн шоронд байхдаа хувцаа тайлан, өөрийн өтгөнийг бие болон камерынхаа хамт өрхөж, хамгаалагчид руу шидсэн гэх үндслэлээр дахин хүчирхийллийн хэрэгт буруутгагдсан байна. Түүний эсрэг шүүх хурал 2020 оны сүүлээр эхэлжээ. Сэтгцийн эмчнэр түүнийг өөрийн хийж буй үйлдэлийг бүрэн ойлгох чадвартай, эрүүгийн хариуцлага хүлээх бүрэн боломжтой гэж дүгнсэн байна. Гэвч шүүх хурлын туршид Кимберли маш тогтворгүй авирлаж байна. Тэр хэд хэдэн удаа танхимд ирэхээс татгалзаж, бүр өөрийн өмгөөлөгчтэй ч хамтран ажиллахаас татгалзжээ. Эцэст нь тэр шүүх хурлаа шууд видео дамжуулалтын тусламжтайгаар үргэлжлүүлсэн байна. 2021 оны 12 дугаар сард шүүх түүнд тэнсэн суллагдах эрхгүйгээр бүх насаар нь хорих ял оноожээ. Шүүх хурлын дараа шериф Билл Липерт сэтгүүлчдэд хандан албан ёсны мэдэгдэл хийсэн байна. Тэрээр хэлэхдээ түүний амьдралын үлдсэн хугацаанд амьдрах шинэ гэрээг нь бид өнөөдөр зарлаж байна. Тэр шинэ гэр нь Флорида мужийн шорон байх болно гэжээ. Харамсалтай нь Жовлин Комингсийн цогцос эсвэл цогцсны үлдэгдэл болон түүнтэй холбоотой ямар ч эд зүйлс өнөөдрийг хүртэл олдоогүй. За энэ хүрээд энэ удаагийн болсон явдлын ээлжид нэгэн түүх өндөрлөж байна. Энэ хүртэл хамт байсан та бүхэндээ баярлалаа. Удахгүй дахин өөр нэг шинэ дугаараар эргэн уулзах хүртлээр түр баяртай сонсогчдоо.